Шөнийн хотын хаанигтай хууль бус мотоциклийн уралдаан эхлэх гэж байна. Гоёмсон мотоциклууд, хөдөлгөөрийнх нь архирах чимээ, ялалтын төлөө тоглох уур амьсгал. Өнөөдрийн түүхийн маань гол эзэн Рейн буюу Бороо манай хүнгэнд найз Скайын хамтаар нууцаар иржээ. Скай зүгээр харьяа гэдээ ахтал Рейн ч ганцаараа дэгдээл ороо явчлаа. Гэмт хүн гэлбэлцэнэ гихчээр гэлбэлзээл явжгаад хамаалагчдад баригдангаа алдан эднээс зовхотнаа. Энүүгээр нөхөөцөлдөн. Тэгсэн Рейнийг тосоод урд нь нэг залуу гарч ирэм түүнийг байрж авахад хамгаалагч тэр залууг Паю хэмээн дуудахын тэрэ. Манай онч түүний нэрийг сонсоол гайхав. Ингээд манай Рейн энд илийгээ хийгээ явж байгаа гэхээр хариулт нь 3-7 хоногийн өмнөх тэр нэгэн бороотой оройноос эхлэлтэй. Ингээд хэдүүлээ тэр бороотой орой руу буцацгаая. Өнөөдөр Бангкокт хоёр бороо орж яана. Манай Рейн хайрт бэбитэйгээ явж исэн. Бэбийн жижигтэй машин нахгүй юу? Манай хүний хувьд бол бэби л дээ. Гэтэл гинтэл дугуй бодох чимээ гарч түүний бэби зогсчихлоо. Рейн одоо л шүү миний бэби гэж аратахад ястай үгүй шүү гэд хөдлөхгүй шинжтэй. Аава ээжээ би одоо яах вэ чиг шиг. Азар түүний хажууд нэг мотоциклтэй залуу ир зогсон дугуйг нь сольж өгөхөр болвоо. Манай хүн хэдий би дугуй сольж чадахгүй ч чамайг борооноос хамгаалж чадна гэсээр шүхэр бариа зогсхон тэрэ. Өнөөх залуу дугуйг нь сольж дуусчаад нүрний хаалтаа автал манай хүн түүнийг хараад царайлгийн бэ гэж уулаа галдаж чин тэр. Рейн маань архитектурын ангийн 1-р курсын оюутан. Гинэн, игдүүтэй, гимэн жаахан мангар. За яах вэ игдүүтэй хахад босдон тэгээл болно штэ тий. Найз Скайда өнөөх залуугийнхаа тухай баг 3 дахь удаага ярьж байгаа нь. Скай бүр залхацсан. Түүнийг магтаж хэлэх үг бүрийг нь бараг цээжилсэн. Одоо харин дуугаа олчооч гэх жишээний. Тэгсэн манай хүн ээжээ сонсчоо штэ гэж гуйж ах жишээний. Манай хоёрыг инхүү сууж байхад ангийн найз цэцгээ орж ирвэ. Рейн маань гарынхаа хаалгаа шүстэж агаал хідэнтэй үсэйлээ давтглаа. Учир нь цэцгийг битүүхэн шохоргож явд юм л та. Гэтэл цэцгээ Скай 2 Паю ах гихчийн талаар ам уралдуулан ярьцгааж гарлаа. Манай унж дундуур нь тэр нь хэний бэ гэж авсан. Өнөөх хоёр нь бүр шок. Энэ сургууль түүнийг мэдгүй хүн байтугай орхой шавж бүр жомч байхгүй хаад хэний бэ гинэ. Царайлаг яриалаг ухаалаг сургуулийн шилдэг төгсөгч нар сар од бурхан будтаам шүү дээ. Тийм хүнийг мэдгүй гинэгээл гайхаж байгаа юм чинь. Манай хүнд бол Паю ах биш харин цэцгээл түүний өмнө өөр нэг залуугийн тухай гайхан бишрэн ярьж байгаа нь сонирн байлаа. Хичээл дээр хоо бодсонд багш эднээс гэрийн даалгаврын тог асуунаа. Анхандаа 2 эсийн гэрийн даалгаварч Рейний амны ачаар 5 болж нэмэгдээ чаас. Манай онч дотроо баахан гэрийн даалгавар дээрээс нь нэмээд сайн хүнээ өөр залуугийн тухай ярьж байхыг сонсоол ээжэдэг. Ямар хийчээ амьдралээ ёстой чамайг тэ Паю хэмээн бодноо. Өдийн цайны цагаар цэцгээж өргөжлүүлэн Паюгийн талаар ярина. Түүний ах Паюг шүтэн биширдэг бөгөөд цэцгээж Паюгоос олж энэ сургуульд орсон байх уу. Даанч түүнийг энэ сургуульд ордогжил төгсөө явчихжээ л дээ. Тэгсэн манай хүн танай ах чинь гээ юм уу? Үгүй л яхаараа эрэгтэй хүнийг тэгтлэх биширхүү гэж шулуухан агаад хайсан. Цэцгээгийн цараач барааж миний ахыг муулахыг бол тоохгүй байж болох ч гээ байх нь муу зүйл юм шиг хандлага гаргаж байгаа чинь ёстой таалагдахгүй нь гэсээр яваад өгнөө. Тэгсэн Скай хажуунаас нь чи одоо хаягдцсан гэж авсан. Манай хүний ам болтгүй. Манай Рейн би одоо шаал танихгүй хүнтэй охин булаацалтхан чайшин. Гэхдээ тэр Паю гихч миний мотоциклтэй залуу шиг царайлаг байна гэж лав байхгүй дээ гэл дотроо бодож ин тэр. Үүнээс хойш Рейн маань цэцгийн урд хойгоор орж нилээдгүйсэн ч нүүр байтгай бөксөөж түнд өгсөнгүй. Өнөөдөр бас л бороо хувингаар цутгаж яана гэлтэй орж яана. Архитектурын ангийн оюутнууд болон төгсөгчид уулзалт хийж байна. Эндхийн ярианы гол сэдэв бас л Паю. Манай хүн болтэй. Ёй бас л Паю юу гэсэн залхсан царай гарах нь тодорхой. Гэтэл гинтэл тэнгэр нүргэлж бороо жоломширвсав. Тэр мөчөд хаалганы эдэн нэгэн залуу орж ирэхэд бүгд босоцгаан алга ташин өгтөж авна. Шуурга даавалсаар Паю орж ирэх нь тэрэ. Угаасаа түүний нэр Паю буюу шуурга гэсэн утгатай мэлээ л дээ. Ингээд шуурга Паю, бороо Рейн 2 нуур тулсан байт юм аа. Манай хүнч нөгөө бишрээдсэн мотоциклтай залуугаа мөн болохыг таниад та Паю ах байсан юм уу гэж баярлан асуухад тийм би Паю харин чи хинбэ гэж авсан. Чаагаас өнөөдөр ч түүний минь бүтлгөөтөл өвгөөж дууссангүй. Гэртээ хайрах гатал хайрт бэйби нассангүй. Яазарсан азгүй өдрөө гэж толгоогоос гисэрж агаад сигналаа дараад хайчваа. Өө тий хүн рүү залгая. Гэхдээ хин рүү? Тийм ээ засварчин. Өө дугаар нь байхгүй. Даатгал хосол биш юм чинь болохгүй молоо. Яах вэ? Хүмүүс ийм үед хаашаа залгад юм болоо гэж өөртөө ярьж гарсан. Тэгсэн Паю ирээд цонхыг нь тогшиж юу болсныг асуунаа. Манай хүн ч айгүй эрхлэнгүй хаалгаар дөрөвхөн л олж ийсэн. Энд ч одоо хасахгүй юм штэ. Та үзээд өгөөш гуй чин тэхүү гээл ботхонуудад тормолцоо чин тэр. Паю харин өдөөс нь намайг уургалах гээд ийм арга сэдсэн бол дараагийн удаа арай өөр аргаар хичээсэн чинь дээр дээ гэдэг. Паю маань машиныг нүүзэн зогсож байна.
Манай хүн хажууд нь би түрүүн буруу сонссон байхаа гэсэн зогсож идэг нас. Хөөхий хэлсэн үгийг нь ойлгоогүй л юм шиг байгаа юм. Машинд нилээд ноцтой асуудал гарчээ. Одоо бол засах боломжгүй л юм байна. Нэг бол ачуулж гаражт тавих, үгүй бол эндээ хаяад маргааш болохыг хүлээх. Гэхдээ бороонд машин нь живчгүй л бол гинэ. Тэгээд паюуг явах гэтэл манай хүн чинь ингээд намайг үлдээх жаам гэж үгээл гарнаас нь зорноо. Тэгэхээр нь жаахан үнэтэй ч гэсэн таньдаг газар байгаа гэд хэлэхэд манай хүнч төлбөрийг хэмжүүлж чадна гэсээр таслуулахаар болов. Паюу ганц утас цохол ажиллахын машин ирэхээр болдог. Манай Рейн түүнийг даган гэрт нь иржээ. Нөгөө яриад байсан үнэтэй газар нь паюугийн засрын газар гэж л дээ. Төлбөр нь хэдвэ гэд асуусан чинь хажууд сууж хаал гэж юм. Хажууд нь суусан чинь манай хүний үсийг арчиж гарлаа. Тэгсэн Рейн гоё яана чиг шиг өргөжлүүлээд арчих уу гэсэн өө арчаад байл гэд аваад ажиллаа. Үгүй тэгсэн паюу хүүхдийн маань хүзүүн дээр хүмсээд бүр дараад авчвал яах вэ? Яах гээд байна гэсэн төлбөрөө авах чинь гинэ. Чааваас тэгжэл тараа. Үнтэй шүүгээ тахтал төлж чаднаа гэж сулаараа тавьсан. Хөөе та чинь гээ эсэм өгсөн. Байсагшуул юм гинэ. За тэгээд энэ хоёр маань үзэж тарнаа. Паюу түүнийг зориуд машинаа авдад сигналаа дараад намайг урагдах арга сувжилсан. Уулзалтын үеэрч тасралгүй ширтээд сэдэн хайсан. Одоо битээ ариухан хүн шиг жүжиглээдээ дурандаа дагаж ирчээд халиа өвтөр төрхөн төлбөрөө өгөөдгөө хэмээн үнсэж эхлэхэд манай он дотроо гой санагдаж болохгүй шүү. Шит ямар ч хариулах юм бэ? Йоо төвчээрээ юм гэж бодчих ах шиг. Манай он тэгээд төвчж чадсан байт юм аа. Дээр авч паюу цохоод хайрын сайхан царай ийм бодоод явж явах гэж 10 саяг саргасан ч би чамд ёстой өөрийгөө өгнө гэж байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Рейнийг явлаа гэхэд орой олцсон болохоор эндээ унтаа. Чамд хүрэхгүй болохоор санаа зовлохгүй гэж хэлдэг. Шөнө тэгээд хөөрхий манай хүн чинь даарад яалтчгүй паюугийн орлоо шоргосон байт юм аа. Өглөө болоход Рейн маань бүр нам ундсан. Тэгээ гинт цэрээд хүнжлөөс өгөж хувцаа шалгаад байгаамаа. Бүрэн бүтэн байсанд баярлаж энтер. Тэгсэн паюужаас сэрээд хувцастайгаа байлаа гэд юу ч болоогүй гэсэн үг биш штэ гэж ассан. Энэ өдрөөс хойш манай хүн сургууль дээрээ 7 хоногжин ааш гүдэжгүйсэн гинэ. Хүн амьтантай хар яр гээд ярдаг нохоо айтай л байсан байх. Скай бүр яасныг нь гайхаал. Удалгүй түүний утсанд дуудлага ирэхэд машин засвараас гарсан их мэдээлээ. Рейнийг засрын газар ирэхэд саарл устах дагуулan явж машиныг нь хүлээлгэж өгнө. Хайрт бэйбийн бүр төрөл харилцсан мэт болсон байна. Дууг нь солиснолыг нь аккумуляторыг нь солиснолыг нь бүр өнгөлгөөж хийсэн гинэ. Хамгийн гоёнч гэх юм уу, амарч гэх юм уу? Энэ бүгдээрээ өнгөө, хийвгөө. Манай паюу бол алдартай механикч аа. Зөвхөн түүнээр машин мотоциклаа үзүүлдэг томчууд цөөнгөө. Паюу гар хүрсэн л HD мэт засагдах нь тодорхой л гэж байна. Та нар архитектурын анги төгссөн гэх юм уу гэж асуумаар байна уу? Тийм ээ, тэгсэй. Хэрүүгээрээ ч мөн ажилдаг. Энэ засрын газар бол гэр бүлийнх нь өвлүүлэн үлдээсэн бизнес өгөөд манай он зөвхөн VIP хүмүүст л өөрийн биеэр үйлчилдэг юм гинэ. Хүмүүст ихлэ шагшин магтаад байсан учиртай л ээж. Манай хүн хайрт бэйбигээ 7 хон холгоо явж исэн. Өнд дуудлага гарч байна. Паюу ахын тэр саарл устах машин хүлээлцэх баримтан дээр гарын үсгийг нь зориулаад холбогдох дугаарыг нь бичүүлэн хасъя. Тэгээл паюу дугаарыг нь бичиж энэ ахын маань инээд минэд үнэн сэвтэ муухай аимшиг киноны гол үрээс чи юу те. Манай хүнийг сургууль дээр ирэхэд паюу түүнийг хайгаад ирсэн байхан дээрээ. Хүмүүсийн хажууд болж үтгүй юм ярих гадайсан амийг нь дарж аваад нойлын өрөө дагуулсан орвоо. Тэгсэн араас нь хүмүүс орж ирж байгаа сонсогдохлоор нь бүр нэг нойлын өрөөр нь орчихлоо. Гэтэл паюу хүүхдийн маань шахаж махаал өдөж möдөөлтэй. Паюу ахаа гэж дууд мод. Паюу ахаа намайг явуулаач гэж гуй муу гээл хэлтий. Чадгүй гэж нилээн л хүрэглээ. Паюуч нилээн л өдлөө. Даанч паюу дэндүү халуухан байсан. Манай хүний төвчээрийн утас тасарч паюу ахаа намайг явуулаач гэж хэлсэн байт юм аа. Ингээд энэ бүх зүйлс Рейни маань бардамзан эго мага уур уцаарыг хөдөлгөж паюугийн сул талыг олж мэдээд түүнийг нэг мусан болгож авахар шийдэн Скайтай хамт энэ газар иржээ. Тэгээл паюутай таарж байгаа нь энэ ахгүй юу? Паюу хамгаалагчдад миний залуу байгаамаа гэж хэлэн Рейнийг авардаг. Тэгээд хүүхдийг маань гэртээ аваад ирсэн. Хонгон дээр нь хөвчөөдөг шүү. Үнэхээр л паюу таараагүй бол бүр балрах ээжээ. Амар газар гэж штэ. Маш нууц. Дээрэс нь хууль бус уралдаан болохоор зөвшөөрлгүй нэвтэрсэн хэмбэгч энэ ертөнцөөс сэвэрхэн арчиж чадхаар том харууд ардан байдаг л гин. Тэгээд Рейни маань мангар гэж загнасан. Мангар гэж хэлэхээс өөр үг хэлж болтгүй юм уу? Тийм ээ, би угаасаа мангар гэж хэлснэ. Паюу гүнсчтэй. Тэгээд дахиж намайг мангар гэж хэлүүлэхгүй болоход өгнө гээл ам гархан дээрээ. Өөртөө орлуулах юм байх уу? Паюуч түүнийг зөрүүлэн унсаж хэлсэндээ хүрээрээ гэж хэлдэг. Рейн маань Скайс тусламж хүснэ. Хэрхэн 30 өдрийн дотор үнийг өөртөө орлуулах вэ гэдэг. Хүн амтан өөртөө орлуулмаар байгаа хүн байвал наашаа ортой сууж заяа. За тэгэхээр яах вэ гэхээр эхний алхам бол ердөөс амархан өдөр олох нүдэнд нь харагдах даасгаж орлуулна шүү дээ.
За ингээд Паюгийн засрын газраар хідэнтэй эргэлцэнд дандаа л ахгүй таарав. Хэдийн 4 өдөр өнгөрлөө. Одоо ч уулзаж чадаагүйвэр. Манайч бүр гутарцаан байжсэн Sky ирсэн. Эхний алхамаач давхгүй байгаа хүн юун 4 5 6 дахь алхам альчгүй болохынхаа өмнө ядаж хичээлээ хий гэж авсан. Гэтэл Паюгаас мессеж ирэх ба надтай уулзах арга байгаа штэ. Толгоогоо сайн ажиллалаа гэсэн байваа. Засрын газарт нь очиод саарл устай хад мессеж харуулan ямар утгатайг нь асуухад агч хэдэм сэжим өглөө. Ингээд манай хүн Паю руу залгаад ярих гэсэн чинь уцаа авсан хэрнээ өөдөөс нь дуурдгүй. Бүр ахгүй. Эцэст нь Рейн маань тантай уулзах гээд би ирсэн байгаа юм л та. Боломжтой бол тантай уулзаж төхөө. Гуйж яана гэж хэлснээр сайн нэгэн Паю хариу өгч байгаа байхгүй юу? Ээлдэг байх нь өдөр бүр нүдэнд харагдахаас ч илүү чухал гэж юм шүү. Ингээд түүнийг 2 цаг хүлээсний эцэст хүрээд ирлээ. Манай ч одоо явъя да гэхэд Паю харин намайг 2 цаг хүлээчээд 2 минут хараад ханчиж байгаа мó. Инглээ надад орлсон юм уу даа гэж авсан. Тэгээд ямар тааж намайг чамд орлоход нэмэр олж юуны магад гэж синхруулээд хамтдаа хоол идэхээр юмнаа. Ер нь намайг яаж өөртөө дурлуулах чинь да? Чамаас нэг л хичээл зүтгэл үнэртгүй байхыг сануулхад хөөе, жоохон аярхан яриач хүн амтан сонслоо гэд манай хүн илчгнэ. Тэгсэн өө за хүмүүс сонсохоос айгаад байгаа мó те. Болчиж бас болоо шүү гэд хүүхдээ юм шортгоод хоолыг нь авчиж өгсөн зөөгчийн гарнаас барь зогсоосноо. Аха, би энэ залууг найрч байгаа маа гэд тэрүүгээр нэг ойролцдог наассан. Тэнд байсан хүмүүс алга ташин баяр хүрвэ. Хоолны турш Паю түүнийг шоолж инээгээд байсанд манай хүн гомдчихно. Тондог гээл урд нь алхаж гарсанд Паю дэнээс ууршлаган өхөөрдөж инийг шоолж инийг чинь өөртөө гэд тайшруулахыг олддог. Манай хүн харин шарыг маань хөдөлгөж тэрүүгээр нэг ойрлолчаад шоолж инээлээ гээл гачаа уртай. Рейн маань маргааш хураалгах даалгавраа хийн нилээд өрөө унтна. Даанч өглөө нь унтаж хоцроод даалгавраа хураалгаж чадлгүй багштай нилээ зэмлүүлдэв. Тэгээ сэтгэл санаагаар унан өөрөө мэдлгүүл Паюгийн засрын газар ирчихдэг. Түүнийг ирсэн байгааг хасаа мэдсэн Паю хар хурдаараа ирэхэд Рейн түнд тэрвэрлэн би ч ёстой бүтлгүй амьд юм а гэж хэлээ тавилдаг. Рейнийг тайвширсны дараа багштай зэмлүүлнэ гэдэг бол амьдралд хөл тамхины өмнөх ердөө л нэг жижиг даваа. Гэхдээ энэ удаа би багштай чинь санал нийлж байна. Зарим хүмүүсийн хувьд цагтаа амжаагүй байх нь хэвийн үзэгдэлтэй жолооч энэ бол хариуцлага. Би чамайг цаашдаа хариуцлагатай байгаасаа гэж хүсэж байна. Харин одоо л нэгэн дөнгөрсөн зүйлийг тавьж явуулаад дараагийн зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. За юу мангархан минь гэж хэлдэгэ. Нэрээ нэг нууц хэлэхэд Паю Рейнтэй анх уулзсан тэр бороотой оройг санаж байгаа байхгүй юу? Удлаа танихгүй царайлсан. Доод курсын дүүгээс нь манай шинэ хэлсэгч гээд Рейний зурагтай мессеж ирэхэд тэр орой машиныхын дугуйг сольж өгснөө санаад уургалахаар шийдсэн байхгүй юу? Ах нарын санаа гэж шууд араас нь гүйхгүй өөрөөр нь хамаг юмыг хийлэгчдэг те. Манай Рейн нилээд гондуухан ангидаа сууж байна. Sky ирээд чи цэцгээ сайн байхаа болсон юм уу гэж асуухад сайн штэ л гэж авч ийн. Худлаа. Харин яагаад ингэж урайцсан бэ гэхээр Паю дахиж ирээд хэрэггүйгээд хэлсэн байна л да. Хамаг цаг зав энд дэмий үрээд ахаар цаашдаа яах болж юм? Өөрийнхөө амьдралд ийм хайн ханддаг хариуцлагагүй, чухлын зэрэгээ зөв тодорхойлж чаддгүй хүнтэй новцтой харилцаанд орж чадахгүй гэжээ. Манай Паю бүр ухаантай газтэй. Ингээд манай хүн хичээлдээ шамдаж эхэллээ. Хажуугаар нь сэмхэн Паюг холбоо барих нь гэдгүүлээ гэстэй. Нөгөө талд Паюж урд санаа алдан төвчин сууж байгаа харагдана. Рейн маань Skyтай ярилцсан. Паю сайн эсгээ яг даг мэдгүй байгаач бууж өгмөргүй байна гэж хэлэхэд би чиний яг энэ бууж өгдгөө тууштай занд хамгийн их дуртай гэж хэлснээр манай хүн чурам зориг аван би л өөрийгөө хариуцлагатай гэдгээ баталж харуулахгүй юм бол тэр хүн яаж мэдхилээ хэмээдгээ. Маргааш нь манай хүн засрын газар нь очиход Паю тоосонгүй бүр оруулж болохгүй гих тушаал саарл устай хад буулгажээ. Манай онч тэгвэл нэг сандал зээлж игээл түүн дээрээсэн даалгавраа хийж гарлаа. Паю хурч ирээд энд ирэх хэрэггүй гэж хэлсэн мэдтэй гэхэд орчноо өршлөх гэдгийг хариулнаа. Тэгсэн чинь номын сан юм уу кафе ороод хийгээч чинь. Тэгэхээр нь өөр газар анхаарал төвлөрөхгүй дэмий сууж яснаас энд ингээд суугаад хичээлээ их илүү үр дүнтэй байна гэж хэлдэг. Ингээд манай хүн бүх бие даалтуудаа дуусгаж удаа ганц төсөлт ажил нь л дүндүүлдэжээ. Өнөөдөр бол түүний төсөлт ажлаа хамгаалах өдөр танилцуулах модельгээд бүгд жин там. Эхэндээ жоохон сандарсан ч Паюгийн урмын өвс үнсэлтийг нь бодон тайвширч өөртөө ихтгэлтэй гэж нь багш нартай танилцаж чадсанаар зэмлээд байсан багш нь Рейнийг маань зорилгоо ойлгосон чинь сайн байна хэмээн магтдаг. Паюгийн ажил дээр багахан асуудал гараад зохицуулахаар явах ба утсан зэнэггүй болоод унтарчтэй. Төсөлт ажлаа амжилттай хамгаалсан Рейн маань энэ мэдээгээ хамгийн түрүүнд Паюд л хэлхийг хүссэн болохоор усан борооноор гадаа нь удаан хүлээн зогсдог. Паю хөрч ирэн шалав норн зогсох түүнийг хараад ханаад хурчгүйтэйгээ санаа нэг зовж байгаа хэлэхэд манай хүн харин эхлээд намайг сонсолтов. Та намайг хариуцлагатай байж чадах хэсгээ батлаа гэсэн. Яаж батлах ёстойгоо мэдэхгүй байсан ч хамгийн сайнараа хичээж багштай магтуулсан. Энэ мэдээгээ хамгийн түрүүнд хуваалцахыг хүссэн хүн бол та гэж хэлээд би сайн байж чадсан уу хэмээн асуухад Паю түүнийг гэртээ дагуулan орноо. Нэгээд яасан бэ гэж юу? Хамт усанд ороод тэгээл жанжаа. Рейн маань хичэнгүрэн би өгний ингэх гэж ирээгүй шүү. Зүгээр багштай магтуулснаа хэлэх гэж л ирсэй гэхэд Паю харин тагж төвчгөө нээ л үдээ.
Хажуудах тоглоом машиныг холдуулахад доогоор нь бүр бэлэн байж идэг тий. Тэгээд яг манай хүн би өмнө нь гээл хэлтэл ахын заагаад өгнө л гэж. Паю амаараа уутыг задлчиж явах шиг. Рэний цэцгийн мэцгийг найрагч нэг л худраал явчлаа да. Бороонд нарснаас олж манай хүн гэртээ халууран хэвтнэ. Паюг залах гээд унтаад утсаа авахгүй байсанд санаан зовоод гэрт нь хүрээд ирдیں۔ Өглөө юу ч хэлгүй явж надаас зогцсон. Өвдсөн. Бас утсаа аваагүй. Ийм хүүхдийг шийдэх хэрэгтэй гэсээр карманаасаа нэг зүйл гаргаж ирэхэд тэр нь өвчин намдах лаа байхын тэрэ. За тэгээд Паюч хийн гэцэтгээд рэнж өгөө гэцэтгээд бөө юм болж исэн. Ээж нь уух юм авчирлаа гэсээр өрөөнийх нь үүдэнд ирнэ. Ээжигээ орж ирэхэд манай он чинь айгүй сэжиг бүхий хүнчлөөрөө очсон. Тэгээд болоогүй битгий ойрт мойрт гээл. Тэгсэн бүр ээжигээ өтөр түргэн хөөхн холгоо гаргачихлаа. Яасан байх нь вэ? Паю өмдийг нь тайлцсан байжээ. Даваагаараа нүцгий. Орой болж гадаа бороо орж ирлээ. Паю манай хүн рүү ойртон сууж одооноос өөрийгөө рэн гэхээ болоо гэж хэлв. Тэгэхээр нь тэгээд яахын таны ихнэр гэх юм уу гэж тоглон асуухад их нухацтай царайгаар үгүй бид зүгээр л дээд дод хөрсөн ах тус. Одоо чиний намайг уртад дурлах хугацаач бидний бие биенээ таних мэдэх үуч дуслаа. Гэх аимшигтай хариултыг өгөхөд гадаад цахилгаан цахиж тэнгэр нүргэлж Рэний маань нүрэнд хинээмсэлж бүдүүрхэн дээрээ. Тэгээд Рэн Паю ахаа битгий ийм зүйл хэлээчтэй гэж гуйхад үгүй миний хэлэх гэсэн зүйл бол одооноос би чамайг найрч эхлэх юмаа гэж хэлээд инээчтэй. Гөх тэнгэр минь би чинд хүүхдийн маань хамаг нарийн нандим авчаад одоо хаягнуудаа гээл бүр үгэлцэн яг сэвсүдлэгч шít. Паю ингэж дэлшинж байгаа дээрээр гуйсан байт юм аа. Тэгээд Паю маань Рэнийг унсаж миний ихнэр болох уу? Эсвэл би чиний нөхөр болох уу? Аль нэгийг сонгоо гэж хэлнэ. Бас л зэмэн сонголт өгж байгааз алийг нь сонгосон ч Паю бол нөхөр нь Рэн бол ихнэр нь ахна штэ. Устаар дээрлэхүүлэхгүй бас ойлгохгүй л гэж байна. Гэхдээ ичээд болохыг бол тооцохгүй гинэ. Гэхдээ энд нэг уйлал дутуу байгаа юм шиг те. Та нар миний бодож байгаа бож юм. Өчигдөр оройлаа Рэн уйлсан татахаа те. Йой миний бохирдсан бодлыг яалт гэж хэлээд нэрээ. Маргааш нь манай Паю дэндүү аз жаргалтай амтан гэрэл цацруулсаар ажилдаа ирэхэн тэрэ байн жуумал заал нөгөө талд Рэн шалгаа авахгүй Паютай чааталж мишээгээл тэгсэн цэцгээ ярьснаа шалгалын дараа нэг уул заадгаа илгээж юм хажууд нь байсан скайч Рэнийг үзүүдэж аваад юу болох нь вэ хавар ирхнүүдээ энэ төр одоо бол манай хүн цэцгийн мэцгээстэй яршгил энэ те шалгалтын дараа цэцгээтэй уулзахад нэг юм асуух гээл гацаж төгтрээл яана тэгснээ дугаарыг нь авч болох уу гэж асуулаа манай он дотроо л те чинча набуш гэж нөхөртэй болоог байсан бол баярлаж өгөхгүй юу гэж бодож ин тэр чаавас тэгсэн Паюгийн дугаарыг асуусан байжээ. Манай хүн энд бүр цайндаа хахад бөөдглээ. Үүнийг нь харсан цэцгээд шаалж арай чиний дугаарыг асууж ин гэж бодсон юм шийдтэй. Угаасаа дугаар чинь надад хахад асууж яад юм гэж хэлнэ. Рэн харин манай найз залуугийн гэснээ болоод Паю ахын дугаараар яах гэж байгаа юм гэж асуусан. Би сайн болчлоо гэж авсан. Ах чинь сайн одоо чийж бас сайн ээ гэл манай омбор шок. Тэгээд ах дүүгээрээ миний өрсөлдөгч юм бидтэй гээл дотроо бодох жишээний. Үүнээс олж Паюг эрэхтэн Рэн муухай хараал амдаа өглөөл алж өгнө штэ. Одоо тэгээд хөөрхөн найз залуутайхан зовлон лимдгүү та. Паю харин түүнийг хөнгөн гаргадаж аваад модоны хаард сунлан кино үзэхээр явцгаана. Арманчиг. Энэ үзэгдэл зариулаад би ийм дуу тавилаа шүү. Манай хоёр кино үзэж дуусаад гарч байхдаа Скайтай хаалт дарсан байт юм аа. Тэгэд гурлаа хамт хоолндорч Рэн Паютай өргөдөг гэдгийг хэлдэг. Паюг угаалын өрөө ороход араас нь хоёр дайлжсэн юм орж ирээд нөгөө нууц хууль бус уралдааны талаар ярьж гана. Энэ дайлжгарынх нь бовоо томгаар юм шүү дээ. Тэгээд урилан авч л дээ. Энэ тухайга найздаа сайрхан ярьж байхад нь Паюж тэслүү очиод уралдааны талаар гадуур ярихын дөрмөнд харшигдгийг сануулдаг. Өнөөдөр болох уралдаанд Паю Рэнийг дагуулan ирчээ. Нөгөө дайлжгарч барс ирсэн байгаа харагдана. Тэгээд эндхийн хүмүүс үнэн жул харагдаж ин энтергээл найздаа бүлт өсөрж яхахыг нь сонссон Паюгийн ах түүнийг уралдаанд оролцохыг хүрнэ. Паюгийн найзыг Пай буюу Салик гэдэг эндхийн хамгийн сайн уралдаанч ахгүй юу? Тэгээд Паюгийн ах дайлжгарыг Пай дээр дагуулan ирж тэр хоёр уралдахаар болдог. Дайлжгар бүр өөртөө үнэн итгэлтэй л байна. Даанч хөрх юм Пайд ялагдчихна. Тэр уурандаа булхаацлаа барьлаа гээл Пай руу дайрч гарсанд миний өгшин одоо болнэ. Энтхийн хүмүүс чамайг хоол тасархаа хаягдаж үлдсэний чинь гэрчилнэ гэхэд дайлжгар бантан тэгвэл чиний буруу гэсээр манай Пай руу дайрч эхэлнэ. Чи л надаа муу мацыг л өгснөөс болоод ялагдчихлаа гээл гоцож өгдیں۔ Тэгээд яг манай Паюг цохих гэж байхад нь зохион байгуулагчийн туслах гэж бүний зогсоодог. Хэд хоногийн дараа манай хоёрыг засрын газартаа арманчиг гам байж хаад Паюгийн ах ирж дайлжгар түүнийг уралдаанд дуудсныг хэлдэг. Тэдний товлсон өдөр олж Паю мотоциклын өмсгөлөө өмсөн гарч ирвэ. Зогсон гэж байна лээ. Хэдий манай Паю зүгээр механикч, Пай шиг мэрэгжлийн уралдаанч биш ч гэлээ хизээж чадахгүй зүйлдээ ам гардгүй нэг юм билээ. Паюг харсан Рэн өмсгөлч нь ямар гоё юм бэ гэж хэлэхэд ганц өмсгөлөө гэж асууна. Тэгэд өмсөн хүндээ учир байгаа гэлж уралдаан дууссаны дараа
Рейн өмсгөлийг нь тайлахаар болов. Нэрийн өмсгөлийг нөхцөн биеийн дээр өмсдөг юм уу яа тийм ээ? Мэдэх хүн байвал комент. Би бас тайлж үзмээр л байгаа байхгүй юу гэхгүй юу? Дахиад миний энэ бохор бодлыг өтөр төрөн хариус. Тэгтээ нэрэл өмсгөлдөөш өмсөн хүнтэй учраа идэм шүү дээ. Энэ дэлжгарыг харалтаа. Нэг л гişээ. За ингээд уралдаан ч эхлэв. Бардам ам шалдан гоёноос цаашгүй дайлшгаар яалтчгүй манай паюуд ялагдчихлаа. Дайлшгаар хэрэлдэг гэсэн юунд хэр мэрийг тоох энд чинь Рейнийг идэж уугаа завгүй байна. Өмсгөлөө тайлуулгаа тэгдэж ажиж хахад хажуугаар нь дайлшгаар мэлжгаар ёстой хоол очиж хөвтнэз. Паюуг багахт нь ээж нь аавыг нь загнадаг байсан гинэ. Яагаад вэ гэхээр аав нь машин мотоцикл засаж тонолохдоо сайн ч гэрээ бол тэгж чаддаг байсан юм байна. Тэгэхээр манай хүнд ийм бодол орж ирж л дээ. Алийг нь хийж чаддаг бах. Тэгээл их ядардаг ч хэлээ. Архитектурын ажиллаад хийж хажуугаар нь мотоциклаач тоноглож айлд бууж өглгөө зохицуулсаар ирж. Маргааш нь паюуг ажилдаа явсны дараа тэдний гэрт илгээн чавчрлаа гэсээр нэг хүн ирэхэд Рейн түүний өмнөөс хүлээгээд авъя гэсэнд машиныхаа арлуу дагуулж аваад булгаалчхан нэрээ. Паюу ажиллаад харан гэртээ ирэхэд Рейн байхгүй, утсан нь холбогдохгүй. Бүр аргаан бараал байж идэл Рейнээс дуудлага ирэх ба дэлчгэр эдийн. Паюуг ганцаараа эргэж сүрдүүлэхэд манай онж тийшээ ярина. Ахан түүнийг цогсон орхи байхад өөрөө гүйж орох гэлээ хэмээн харуулхад Рейний төлөө бол орхи байсан ч гүйж ороход билэн гэдгээ хэлэн Рейний зүг хөдөлгөө. Түүнийг очиход дайлжгаар Рейнээр сүрдүүлэн хүснээ хийлгэж өшөөгөө авч ингээл зодож гарнаа. Эсэргүүцвэл Рейнийг мань алчин шүү дээ. Ашгүй минь гэж нөгөө туслах залуу ирж дайлжгарыг дагуулan гарлаа. Яаж мэдэж ирсэн бэ гэхээр паюу ахтайгаа урих мөрөх гэд яриад байсан да. Тэр үед хүн тэднийг ажиглаж байгааг мэдээд сэмхэн газрын зурагтаа утсан ахтаа өгсөн байхгүй юу? Энд дайлжгараас дайлжганаас те. Миний аавыг хэн гэдгийг мэдгүй бай. Ажлаасаа халагдахтаа бэлт мэлгээл томорсон. Аахаа мэднэ гэж хэлснэ. Дээг өрхөө тайлаад, ханзууныхаа товчийг тайлаад хэллээ. Дайлжгар маань хөрхөө шаалаа ирсэн бах уу. Манай хоёр гэртээ ирцгэн бие хайртайгаа хэлцгэнэ. Паюу борон дуртай гэхвэл Рейн шуурган дуртайгаа хэлнэ. Ийхүү шуурга бороо хоёрын төв аз жаргалтайгаар өндөрлөж байна. Гэхдээ түүх дуусаагүй шүү. Тэнгэр салхи хоёрын төв харин ямар ах вэ? За ингээд парт 2-ороо тэдний түүхээр дахин уулзцгаая. Лайк сабадараарай. Бааштай.